хоёр өнгөрөг л. Монгол үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар хэлцээж авчирсан байгаа. Тэгээ манай маш их хэмжээтэй өндөр болоо тэгээ ашиглаад бол яаж хамгаалах вэ? Хаана хатах вэ гэж бодож байна. За тэгэхээр видео нэгээд өглөө цаадахнаас ч мессеж ирсэн л шүү дээ. За энийг шивний өөрийнх нь хийсэн төсөл. Үүнтэй улбаатаагаар бас хид хідэн аймагуд хөвсгөлт хийгээд эхэлсэн байна. Баян онгорт хийх гэж ингээд санаачлаг гаргаад хийсэн байгаа. Газар гэж одоо сумууд дээр авч байгаа болохоор сумдаа орж ирж сумдаа очиж үзүүлнэ тийм. Хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сантай сонголттойгоор явна. Даатгалын сангаас имээр тусламж үйлчлэгээ авна гэж байгаа бол тэрүүгээр нь тусламж үйлчлэгээ бид нар үзүүлнэ. 210 мөнгө бол байхгүй гэсэн үг. Өөрөө би арай өөр энэ имийг сонгоё гэх юм бол манай 5 төрлийн хийх эмчилгээгээ бол эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлсөн бүх за ер нь бол бэлтгэл ажлууд бол за өнөөдөр та бүхнийг хуран цуглуулсан учир нь илүү хөтөн Монгол хөтөлбөрийг Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Энэ нь одоо Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон илүү хөтөн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж үүний одоо хэрэгжилтийн хангалтыг эрүүл мэндийн яам хариуцсан ийм үүрэг хүлээсэн учраас өнөөдөр илүү хөтөн Монгол хөтөлбөрөө батлуулж үйл ажиллагааг нь эхлэхэд бэлэн болоод байна. Уг хөтөлбөр өөрөө нийтдээ 4 зорилт 31 үйл ажиллагааны хүрээнд 75 ажлыг төлөвлөхөөр 2017-оос 2020 онд хэрэгжүүлэхээр батлагдсан байгаа. Нийт батлагдсан төсөв маань 226 тэрбум орчим төгрөгөөр батлагдсан. За энэ мөнгөний санхүүжилтийн 24.1% нь бол улсын төсвөөс, 67.5% нь эрүүл мэндийн даатгалын сангаас, 3.3% нь орон нутгийн төсвөөс, 3.8% нь олон улсын байгууллага, гадаадын улс орны зээл тусламжаар, 1.3% нь бол бусад их усүрээс санхүүжнэ гэсэн санхүүжилтийн тооцоо гарч ингэж хийгдсэн байгаа. Ер нь бол Монгол улс нийтдээ илгэний өвчлөл нас баралтаараа дэлхийд дээгүүрт ордог. Ялангуяа өнөөдөр энэ илгэний хорт авдраар жилдээ 2600 орчим хүн нас бардаг. Өөрөөр хэлбэл хоногт нэг 6-аас 7 орчим хүн энэ илгэний хорт авдар гэдэг өвчнөөс нас барж байна гэсэн ийм тооцоо судалгаа бол гарсан байдаг. Илгэний хорт авдар үүсгдэг өвчин эмгэг бол хэмбэ гэхээр энэ илгэний вирусын халдварууд байдаг. Б вирусын халдвар, С вирусын халдвар, А вирусын халдвар, одоо сүүлд Д вирусын халдвар гэдэг. Тэгэхээр энэ олон вирусуудын халдвар бол өөрөө энэ илгийг одоо гэмтээж, цирроз үүсгэж, цаашлуул хорт авдрыг үүсгэдэг ийм маш урхагтай олон хүмүүсийг хамарсан ийм өвчин байгаа. Тэгэхээр эдгээр өвчин Монгол улсад яагаад ийм их болсон юм бэ гэхээр зэрэг ерөөсөө энэ маань нөгөө бид нар бас тухайн улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мөн одоо тогтолцооны эрүүл мэндийн тогтолцооны хүндрэлтэй байдлаас болж халдвар хамгааллын дэглэм алдагдсан энэ байдлаас болж үүссэн энэ өвчнүүд маань өнөөдөр одоо 60-70 оны үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авч исэн тодорхой хэмжээгээр цус цусан бүтээгдэхүүн юулуулж исэн за мөн одоо их төрөхтэй цус алдаж их хэмжээний цус хийлгэж исэн мэс заслын ажилбар хийлгэж исэн ийм хүмүүст бол илүү төлхөө өвдсөн байдаг. Тэгэхээр энийг бид хамгийн эхний ээлжинд үйл ажиллагааныхаа чиглэл болгож 40-с 65 насны хүмүүстэй эхний ээлжинд энэ вирусынхаа оншилгоог за мөн эмчилгээгээ хийх нэн шаардлага нэн тэргүүнд байгаа. Тийм учраас бид нар энэ 5 сарын 1-ээс эхлээд Монгол улс орон даяар С вирусын халдварын эсрэг төрөвчлсөн оншилгоог хийж мөн цаашлуул шат дараатаагаар тэр идэвхжлийн тодорхой С вирусынхаа идэвхжлийг тодорхойлох энэ үйл ажиллагааг хийж эмчилгээнд оруулах шаардлагыг
хангасан иргэдтэй эмчилгээний эмээг нь эрүүл мэндийн даатгалын сангаас өгөхөр ингэж зохицуулагдсан байгаа. Тэгэхээр энэ маань бол одоо 5 сарын 1-ээс эхлээд улс орон даяараа үйл ажиллагаагаа явж эхлэх нэ гэсэн ийм байдлаар та бүхэндээ энэхүү мэдээллийг хүргэе гэсэн юм аа. За, ерөнхийдөө бусад санхүүжилт нь бол маш бага л да, 1.3. Энэ нь бол одоо өөрсдийнхөө сайн дурын санаачлагаараа ямар нэгэн аян өрнүүлэх, за эсвэл одоо хандив тусламжуудаар ус жижиг одоо сум дүүргүүд тодорхой хэмжээгээр энэ дээрээ бол нийгмийн хариуцлага хүлээж хандив тусламж өгч санхүүжилтээ гаргах юм уу, ийм байдлаар бол явагдах боломжтой юм а гэдгийг л зааж өгсөн байгаа. Бэлтгэл ажлын хувьд бол бид одоо хангагдаад явж байгаа. Илүү бүтэн Монгол хөтөлбөр бол тодорхой хэмжээгээр тоног төхөөрөмж шаардсан. За мөн урууж бодисууд шаардсан. За мөн эмчилгээний зардал болох тэр урсгал зардлууд шаардсан. Эмчилгээнд нь эмийн зардал шаардсан ийм ажлууд явагдаж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ нөхцөл байдал өнөөдрийн оршин тогтнож байгаа эрүүл мэндийн салбарынхаа тогтолцоондоо бид нар бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийж, ялангуяа одоо төр хувийн эмчилгээний түншлэлээр хэд хэдэн ажлуудыг хийж зохион байгуулсан байгаа. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагуудынхаа дунд үнийн саналуудыг авчихсан байгаа. Эрүүл мэндийнхаа даатгалын сан дээр 2017 оныхоо төсөвдөө мөнгөний суулгаад өгсөн байгаа гэд ингээд бэлтгэл ажлууд бол бид нар нэг 85-аас 90% явж байгаа. 15 хоног биднэрт үлдсэн байна. Энэ хугацаанд бид нар тодорхой хэмжээний дутуу ажлуудаа хийгээд ингээд үйл ажиллагааг эхлээд явна. За үүнд бид нэг зүйлийг анхааруулж хэлэхэд засаг захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг нэлээд эрчимтэй татаж оролцуулна. Ерөөс 49-65 насны хүмүүс гэдэг маань өнөөдрийн бидний элэгний С вирус авсан байх магадлалтай ялангуяа одоо 60 он 55-аас 60 оны хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс. Тэгэхээр тэр үед манай эрүүл мэндийн салбарын одоо халдвар хамгаалалт, ариутгал, тусламж үйлчлэгээ үзүүлэгдэг ийм өндөр мэдрэг тоног төхөөрөмжүүд энэ төр байгаагүй ийм үед бол халдвар авсан хүмүүс маань өнөөдөр энэ элэгний С вирусээр өвчлөөд цирроз, хорт авдар үүсэх ийм шатанд орцсон явж байгаа. Тэгэхээр энэ бүлгээсээ бид эхлэе гэж мэргэжлийн хүмүүсүүд ярьж байгаа. За энэ бүлгийн хүмүүсүүд яах ёстой вэ гэхээр зэрэг ерөөсөө орон нутгийнхаа засаг захиргаан дээрээ л хандад эрүүл мэндийн тэрэн засаг захиргааны төрийн байгууллага гэдэг маань эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, за мөн аймгийн засаг захиргааны байгууллагуудтайгаа хамтарсан зохион байгуулалттайгаар хийгдэнэ. За 2016 оны тоо баримтаар жилдээ элэгний хорт авдараа 2100 гаруй хүн шинээр өвдсөн байна. 16 он гээд 2100 гаруй хүн өвдсөн байна. Эмчилгээний бүтцийг аваад үзэх бол нийт энэ хүмүүсийн 16% нь мэс засал эмчилгээнд ордог. Бас энэ элэгний асуудлын нийгмийн анхаарлын төвд орсноор нэг маш сайн гарсан зүйл бол одоо элэгний хавдар эрт үедээ онцлогдох чадамжин сайжирсан. Хуучин бол ердөө нэг жилдээ бид нэг 30 орчим хүнийг эрт үед нь онцлогддог байсан бол одоо нэг 500-аас 600 хүн эрт үедээ онцлогдож байгаа явдал бол энэ эмчилгээний чанар дээрээс нь одоо үр дүнг одоо сайжруулах хамгийн чухал зүйл болж байгаа. Тэгэхээр нөгөө элэгний хорт хавдар маань зөвхөн одоо хавдрын өвчин биш, хажуугаар давхар элэгний хатуурал гэсэн суур өвчний асуудал давхар хоёр өвчний тухай яригддаг учраас эмчилгээний тактикууд бол энэ одоо ямар эмчилгээ хийх үү гэдгээ суур өвчнөөс их хамаардаг. Тийм учраас элэгний энэ хатууралтай, хавдартай юм хүмүүст элэг шилжийн суулгах асуудал бол их тулгымцсан асуудал байсан. Өнөөдөр засгийн газар элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд элэг шилжийн суулгах хагалгааг Монгол улсад үн төлбөргүй хийхээр болж байгаа явдал бол энэ төрлийн хагалгааг одоо цаашид хөгжүүлэх, улам дэлгэрүүлэх энэ нөхцөл боломжийг бүрдүүлж байна. Тэгэхээр боллоо гэхлээр л одоо бүгдэнд нь хийж чадахгүй шүү дээ. Альва юм ажил бол дандаа үе шаттай багуугаар ихлэх ёстой. Бид одоо энэ боломж гарсан энэ сайн зүйл нь бол цаашаа улам ихийг хийх боломжийг бүрдүүлж байгаа том нөхцөл гараа гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ 2011 оноос хойш одоо боловс хүчнээ бэлтгэж байгаа. Сая бас өргөтгөл ажилтнанд орохтой холбоотойгоор сайд оронтой нэмж бас гаргаж өгсөн. Тэгэхээр бол одоо хүний нөөцийн хувьд бол дутагдах юм байхгүй. Мөн одоо бас бид нэгдүгээр эмнэлэг дээр элэг шилжийн суулгах хагалгаа 33 хагалгаа эзэн асар том дуршлагтай дэд бүтц бий болцсон. Тэгээд хавдар судлалын үндэсний төв нэгдүгээр эмнэлэг дээр совилогч эмч нараа бас давхар суулж байгаа. Өнөөдөр их л одоо манай совилогч нар яг одоо элэг шилжүүлэн суулгуулсан өвчнүүдийн асаргаа сувилгаа
дээрээс нь хаалганы дараах эрчим дэмжлэгийн дээр манай инженер ажиллаж байгаа. Тэгэхээр одоо бид бие биенээсээ туршлага судалж, бие биенээсээ тэр чадсан бүтээсэн зүйлүүдийг бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бас профессорын баг бүрдүүлсэн. Энэ профессорын баг гэдэг нь одоо элэг шилжүүлэн суулгах чиглэлээр ярих юм бол тэр профессорын баг нь асар их туршлага суулгасан байгаа. Тэр туршлагаа одоо хавдар судлалын үндэсний төвд одоо очиж зааж сургах, хагалгааны явцад бас зөвлөх ийм бүтц бий болсон гэсэн таашаалтай зүйл байна. Тэгээд ер нь хоолны мэдээлэл сургалт сурчлагаа зөв хоолтыг хэрхэн зохион байгуулах вэ? Тэр талаар мэдээлэл сургалт сурчлагаа хийн гэсэн. Тэгээ энэ хөтөлбөрийг дагаад бас үйл ажиллагааны төлөвлөгөө гарна. Энэ дотроо бас энэ асуудал тусгагдаад явж байгаа. За энэс гадна манай эрүүл мэндийн яамнаас энэ жилийг нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгож зарласан. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн гол ажил бол ерөөсөө энэ эрүүл зан үйлийг төлөвшүүлэх рүү чиглэсэн байгаа. Энэний нэг нь бол эрүүл хооллолтын асуудал. Ингээд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв энэ асуудлаа хариуцаад сайдаар батлуулсан ажлын төлөвлөгөө гараад бүх аймагуд бас энэ дэд төлөвлөгөөнүүдийг гаргаад ингээд ажиллаж байгаа.